Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүхийн бүгд найрамдах энэтхэг улсад хийсэн төрийн айлчлал. Монгол энэтхэг хоёр улс анх 1955 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоож Азийн түүхэнд шинэ нэгэн хуудас нээсэн юм. Монгол улс өнгөрсөн хугацаанд 192 улстай дипломат харилцаа тогтоосноос бүгд найрамдах энэтхэг улс социалист бус анхны орн байв. Монгол энэтхийн харилцаа хэдэн зуун биш, хэдэн мянган жилийн түүхтэй. Түүхэн их сурвалжид дурдсанаар хоёр орны анхны холбоо Хөнөө гүрний үе буюу манай эртний өмнөх 209 оны орчимд үүссэн гэж үздэг. Хожим нь буддын шашин Монголд хүчтэй дэлгэрснээр хоёр орны соёл, сэтгэлгээний гүр улам батжиж, оюун санааны ертөнцөөр холбогдсон ахын дүүс болсон юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүх бүгд найрамдах энэтхэг улсын ерөнхийлөгч Дроупади Мурму болон ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. 70 жилийн түүхийн турш Монгол энэтхэг хоёр улс 40 гаруй дээд түвшний айлчлал, 50 гаруй хамтын ажиллагааны гэрээ санамж бичиг байгуулсан байна. Энэ удаагийн төрийн ажлын хүрээнд эрхэм хүндэт ерөнхий сайд та бид Монгол энэтхийн найзлаг харилцаа хамтын ажиллагааны 70 жилийн үр дүнг олонт амжилтыг дүгнэн хэлэлцэж цаашдын харилцаа хамтын ажиллагааны хэдийн төлөв тэргүүлэх чиглэлүүдэд хамтран тодорхойлж газрын зураг зурж Монгол энэтхийн харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа эхлүүлж байгаадаа миний бие баяртай байна. Та бидний яриа хэлцээ харилцан тохиролцсон ажлууд манай хоёр улсын хөгжил цэцэглэлт ард түмний сайн сайхны төлөө биелэлээ олж Монгол энэтхийн харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжинэ гэдэгт бид бүхэн итгэл дүүрэн байна. Namaskar. Shine Bano. Бхарат में स्वागत करते हैं. Нэн өөрөө түншийн хувьд бид олон улсын давцанд хамтран ажиллаж, нээлттэй оролцоог хангасан, хууль ёс дүрмд суурилсан энэтхэг номхон далайн бүсийг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Энэтхэг Монгол нь дипломат харилцаатай төдийгүй оюун санааны маш ойр дотн нөхөд. Энэ нь манай хоёр орны ард түмний харилцаанаас тод харагддаг гэдэгт итгэлтэй байна. Бид өнөөдөр хэд хэдэн чухал шийдвэрийг гаргаж, уламжлалт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж, түүхийн нэгэн шинэ хуудсыг нээлээ. Бидний хоорондын холбоо нь харилцан итгэлцэл, нөхөрлөлд гүн гүнзгий суурилсан бөгөөд энэ уламжлал нь бидний өн эрдний соёл иргэншлээс улбаалан өнөө хүртэл хөгжиж ирсэн. Таныг төрийн түүхэн ажил хийж байгаад болон энэтхэг улсын төлөө гэсэн таны тууштай дэмжлэгт талархал илэрхийлье. आभार व्यक्त करता हूं. बायरला. Манай хоёр орны хувьд бол 10 жилийн өмнө 2015 онд Нарендра Моди ерөнхий сайд Монгол улсад аль биесний айлчлал хийх үеэр стратегийн түншлэлийн түвшинд харилцаагаа үргэсэн. За энэ 10 жилийн хугацаанд бол манай хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа бол нэлээд өндөр түвшинд хүрсэн гэж хэлж болно. Төлөөл түүх, соёл, шашин, соёл хүмүүнлэгийн чиглэлээр одоо илүү ийм сэтгэлийн холбоотой ийм арт өмнө. За тэр утгаараа одоо хоёр улс харилцаанд маш өндөр ач холбогддог. Манай хоёр улсын хоорондын харилцаа, ард иргэд хоорондын харилцаа, энэ хүн хоорондын харилцаа өөрөө нэн чухал.
Өнө эртний түүхтэй олон жилийн өмнөөс их ойрхон байж ирсэн. За одоо харилцан элчин сайд нараас солилцдог гормон ч гэсэн бас их тийм ойрхон ээлдэг дотно. За үүнээсээ гадна бол манай хоёр орны харилцааны энэ түүх өөрөө маш одоо тийм хүмүүс хоорондын харилцан ойлголцол дээр, харилцан хүндлэл дээр тогтсон ийм сайхан харилцаа байдаг. Тэгээ энтгэгчүүд монголчуудыг бол зүгээр нэг одоо стратегийн түнш эсвэл бидний хэлдгээр манай бодлогын дагуу одоо 3 дахь хөрш гэдэг юм уу те эсвэл эдийн засгийн ойрхон түнш гэж хэлэхгүй алс хол оршиж байгаа одоо гэр бүлийн гишүүдтэй адилаа гэж үз. Тэгэхээр нэг гэр бүлийнх нь ахын дүүстэй адилхан юм ойрхон харилцаатай гэдгийг бол бас ерөнхий сайд нь онцолж байгаа. Монгол улс тусгаар тогтнолоо дайны дэлхийд зарласан хэдий ч дэлхийн тэргүүлэгч улс орнуудаар хүлээн зөвшөөрөх энэ үйл явдал бол Монголын ард түмэн тэр засгийн нам төрийн удирдлага, Монголын хатан зоригтой охид хөвгүүдийн олон жилийн хүсэл мөрөөд. За дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсэхэд онцгойлон дэмжсэн улс бол бүгд найрамд энтгэх улс. Ерөнхийлөгч Хүрэлсүх, ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны хилцээний дүнгээр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгч стратегийн түншлийг бэхжүүлэх тухай хамтарсан мэдээлэл гаргалаа. Хамтын ажиллагааны хэтийн төлөв тэргүүлэг чиглэлүүдэд тодорхойлон газрын зураг зурж харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ. Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, соёл хүмүүнлэг, залуучууд, спорт, соёл урлаг зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаа нотоллоо. Бүгд найрамдах энтэх улсын санаачлан байгуулсан олон улсын нарны эрчим хүчний холбоонд Монгол улс нэгдэн орлоо. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн болон энтхийн ээжийн төлөө нэг мод хөдөлгөөнийг уялдуулан уур амьсгалын өөрчлөлтөө тэмцэхэд хүчин чармаалтаа нэгтгэхээр тохиролцлоо. Үндэсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд түүхэн эдийн нийлүүлэлт нэмүрдэг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хамтран гаргах чиглэлд хамтран ажиллана. Цагаан алтан үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоньны ноос боловсруулах, хэвс нэхмлийн үйлдвэрлэлийн сайн дуршлагыг нэвтрүүлэхээр болсон юм. Энд хамгийн чухал асуудал бол манай уул уурхайн бүтээгдэхүүн энтхийн зах зээл дээр гарахад бол тээвэр логистикийн асуудал. Далайн боомтууд дээр одоо манай төргөн хүрээд цаашаа энтхийн зах зээл дээр гарах энэ асуудлыг шийдэх их чухал байна. Тэгэхээр хошоолол гэдэг маань ер нь хоёр улсын хамтын ажиллагааг нэг салбараар хязгаарлахгүйгээр олон салбарт тухайлсан одоо хэсэг салбарт бол улам одоо харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх одоо ийм утгыг бол хошоолын хамтын ажиллагаа гэж хэлээд байгаа юм л да. За энтхийг бол бас мал аж ахуйн мундаг улс. Хойд хүйтэн утгаараа бол бас ноолуур ихтэй малтай. За тэр өнцгөөс бол манайтай бол туршлагаа солилцъя, туршлагаа та нарт шууд хуваалцъя. Танай энэ хүнсний хувьсгал болоод цагаан алт хувьсгалчны энтхийн компаниуд оролцоход бэлэн байна гэсэн ийм саналуудыг тавьж байна л да. Тэгэхээр бол энэ саналыг бол аваад бүтээлчээр хэрэгжүүлэх нь манайхны үүрэг юм байна. Бүгд найрамдах энэтхэг улс бол 1 тэрбум 400 сая хүнтэй дэлхийд эдийн засгаараа 4-р ордог хүчрхэг улсаа. Тэгвэл өнөөдөр төрийн тэргүүний айлчлалын хүрээнд Монгол энэтхэгийн бизнес эрхлэгчид бизнес форумыг зохион байгуулж эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэн хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байна. Энэтхэг улсын эдийн засагт хөдөө аж ахуй, хүнд болон хүн үйлдвэрлэл, техник, технологи, програм хангамжийн салбарууд ихээхэн нөлөө үзүүлж экспортын хэмжээг өсгөдөг байна. Хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж 2024 оны байдлаар 110 гаруй сая $, хүрээд байна. Манай улс энэтхэгт мал, амьтны ус, хялгас, хоньны ноос, хийм буюу цахилгаан биш моторт багаж зэргийг нийлүүлж хүнс, гэр ахуйн бараа, варан идэл, оёмл бүтээгдэхүүн зэргийг голлон авч байна. Төрийн тэргүүний айлчлалын хүрээнд ерөнхийлөгчийн тамгын газар хоёр талын худалдаа аж үйлдвэрийн танхим болон гадаад харилцааны яамд хамтран хоёр орны 160 гаруй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулалт, худалдаа, хүнс хөдөө аж ахуй, уул уурхай,
Тээвэр логистик зэрэг салбарт харилцан ашигтай хамтрах боломж эрэлхийлэн Энэтхэг Монголын бизнес форумыг зохион байгууллаа. Форумын үеэр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон эндхийн аж үйлдвэрийн холбоо хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. 1950 оноос хойш өнөөдрийн хүртэл Энэтхэг улс маань маш олон төрлийн хүнсний хувьсгалуудыг зарлж ээж өнөөдөр тэр бомд 400 гаруй сая хүний хүнсний асуудлыг шийдсэн байгаа. Энэ одоо хүнсний хувьсгал, цагаан хувьсгал, цэнхэр хувьсгал, ногоон хувьсгал, алтан хувьсгал, мөнгөн хувьсгал гэдэг маш олон хүнсний хувьсгалуудыг хийж ээж өнөөдөр хүнсний хангамжаа тодорхой хэмжээгээр шийдсэн экспортод гаргадаг юм болсон байна. Тэгэхээр энэ улстай бид нар хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Одоос бол хамгийн гол нь яг энэ ноос нодор махвэ энэ бүх асуудлаа бол энэ эргэлтийг худалдааны эргэлтийг дийлэхээр тэр бараа хангамжийг нийлүүлж өгч чадах хэрэгтэй юм байна. Тэс бүгд бол хүсэж байгаа. Хамгийн гол Монголын талаас чинь нэг мах гаргахад бол түүнийг дасралтгүй 12 сар нийлүүлж чадах хэрэгтэй. Тэгэхээр тэргүүлэгч энэ улсын эмийн үйлдвэрлэгч нар болон эмийн технологи чиглэлээр хамтарч ажиллах явдал бол Монгол улсын эрүүл мэндийн салбар, эмзэн салбарт бол нэн чухал ач холбогдолтой юм аа. Монгол улсаас ноолуур экспортлож Энэтхэг улсын ноос болон силктэй хольж шинэ түүхийд гаргах улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм боломжууд бас байна гэж бизнесийнхэн маань бас харж байгаа. Монголын ягчтай холбоо болон Энэтхэгийн эрүүл мэндийн яам, Морорж сая институтийн хооронд байгуулж байгаа. Энэ санамжчгийн хүрээнд бол Монголын ягчдын академик түвшинд боловсролыг дээшлүүлэх, сургалт судалгааг явуулах том алхам болж байгаа түүхэн үйл явдлаа гэж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх бөгөөд хүнсний хувьсгал мэрэгжлийн холбооны тэргүүн Даваа Баяр бүгд найрамдах Энэтхэг улсын жижиг дунд үйлдвэрийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж тус улсын хүнсний болон хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэтхэгийн ажлах хүчний 50-60% нь дотоодын нийт бүтээгдэхүүний 22-оос 23%-ийг бүрдүүлж буй хөдөө аж ахуйн салбарт хараалагддаг ба тус улс 1.4 тэрбум хүн амаа хоол хүнсээр бүрэн хангадаг төдийгүй цагаан бутааны хамгийн том экспортлагч орн болжээ. Тус компани нь 2014 онд байгуулагдсан бөгөөд органик хүнс, ногоо, ургамал, үр тариа, олон төрлийн амтлагч, шингэн тос зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг юм. L World гэдэг манай компанийн хувьд бол тариаланчдаас шууд органик буюу ямар нэгэн химийн бордоогүй бүтээгдэхүүнүүдийг аваад савлах болон үйлдвэрлэлд явуулдаг компани байгаа. Засгийн газрын хувьд бол бидний хувьд үр тариа гадагш нь экспортлох, мөн дээрээс нь тариаланчдаас авах тариаланч бидний хоорондын харилцаа, холбоо, мөн тариаланчдын дэмжлэгийг бол засгийн газраас үзүүлж өгдөг. Мэдээж бол би Монгол улсаас айлчилж ирсэн баг хамт манай үйлдвэрийн орсонд бол би талархаж байна. Тэгээд би мөн ирээдүйд хамтран ажиллахтаа бол таатай байх болно. Тус компани органик үйлдвэрлэл, өнгө задруулагч бодис хязгаарлах зарчмуудыг баримтлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бөгөөд А2 сүү буюу лактозгүй, өөх багтай, нэмэлт сахар задруулагч бодис хэрэглэдэггүй органик бүтээгдэхүүнээрээ алдартай юм. ISO 9001, ISO 14001 зэрэг олон улсын стандартад нийцсэн хэрэглэгчийн цахилгаан ба электрон бүтээгдэхүүний хоргүй байдлын стандартыг баримтлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна.
Тус үйлдвэр 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэтхийн агаарын тоног төхөөрөмж буюу хөдөө аж ахуйн зориулалттай дрон үйлдвэрлэдгээрээ онцлог юм. Төлөвлөгч болгон дээр тулгамдсан асуудлыг шийдэж одоо энтэг улс жижиг дунд томоохон бизнесүүдийн хувьд хүнсний хангамж аюулгүй байдлаа 100% шийдгээс гадна экспортод маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргасан ийм туршлагатай энтэг улсын жижиг дунд үйлдвэрлэлийн холбоотой одооны ажиллах санамжил гаргаж суурж хамтын ажиллагаа өнөөдөр ингээд албан ёсоор эхэлж байна. Хүнсний аюулгүй байдал болон хүнсний үйлдвэрлэл ам жижиг дунд үйлдвэрүүдийн яам агентуудын хоорондын хамтаа холбоо хамаарал хамтын ажиллагааны талаар өөрсдийн туршлага солилцлоо. Мөн бизнес эрхлэгчид энэтхийн аж үйлдвэрийн холбооны 16 дахь удаагийн олон улсын төмөр замын тоног төхөөрөмжийн үзэсгэлэнтэй танилцлаа. Энэтхийн төмөр зам жилд 6 тэрбум хүн зорчигч тээвэрлэдэг. За 370 сая ачаа тээвэрлэдэг ийм том төмөр зам юм байна. Тэгээ өнөөдөр энэ төмөр зам цахилгаан галт хэрэгтэй болсны бас 100 жилийн хойд тохиож байгаа юм байна. Тэгэхээр энэ том үзэсгэлэнд оролцож байгаадаа би бол маш их баяртай байна. Энэ ажлын хүрээнд бид нэр тээвэр логистикийн салбарын асуудлуудыг шийдэх зорилгоор бид нэр энэ ирсэн. Энэтхийн талын тээвэр логистикийн салбарын төлөөлөгчтэй бид нэр тухайлсан хэлцээр байгуулж санамж жижиг зурх хэмжээнд одоо хүрсэн явж байна. Ажлын хүрээнд Монголын бизнес төлөөлөгчид дэлхийн өнөө үеийн 7 гайхамшигын нэг бүгд найрамдах энэтх улсын Таж Махал зохицолборыг үзэж сонирхлоо. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх бүгд найрамдах энэтх улсын ерөнхий сайд Нарендра Моди нар Хайдрабад ордны гадна талбайд дурсгалын мод тарьж хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн нээлтэнд оролцлоо. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх бүгд найрамдах энэтх улсын зарим иргэдэд төрийн одон медаль гардууллаа. Төрийн ажлын хүрээнд Монгол улсын үндэсний урлагийн их театр бүрэн бүрэлдэхүүнээрээ Шиндээлийн хотын Бахраад Мандапам зохицолборт Монголын сайхан их орон урлагийн тоглолт танилцуулж, морин хуурын болон ботоо зургийн үзэсгэлэнг бүгд найрамдах энэтх улсын ард түмэнд сонирхоллоо. Тоглолтыг Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх бүгд найрамдах энэтх улсын эрх баригч, ардын намын дарга, эрүүл мэнд, гэр бүлийн халамж, химийн бодис, бордоо хариуцсан сайд наадтаа нар үзэж сонирхлоо. Ерөнхийлөгч хүрэлцэх Монгол улс энэтхэг улсыг 3 дахь хөрш төдийгүй бүс нутагдах итгэлтэй түнш хэмээн үздэг бөгөөд стратегийн түншлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүн зорилтуудын нэг гэдгийг тэмдэглэв. Монгол улсын ерөнхийлөгчийн төрийн айлчлал хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шин шатанд гаргах, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал түлхэц үзүүллээ. Манай хоёр орны найрамдал, нөхөрлөл үеийн үед бадчин бэхжиж, эрдний түүхт оюун санааны хөрш, Монгол энэтхийн харилцаа хамтын ажиллагаа өн мөнхөд цэцэглэн хөгжих болтугай.